одоо сургуулийнхаа хариуг шалгах гэж байна. Одоо бүгд шалгацгаая. Яа, дарслаа шүү. 합격이다. 자, сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За, миний бие 24 оны 7 сарын 2-нд хариугаа авсан. Энд харагдаж байгаа beauty юмаа яваг ингээд сургуулийнхаа сайт руу ороод тэгээд ямар ангид орж байгаа хагуун руугаа ороод харах юм бол иймэрхүү байдлаар ингээд харагддаг. За, тэгээд дөнгөж орж байгаа оюутнууд маань анхаарах зүйл нь болохоор зэрэг одоо ингээд энэ дээрээ суун фоногоо бичих хэрэгтэй. Оюутнууд маань за сайн мэдгүй л магадгүй. Хэдүүлээ анх ингээд мянжаа бохогтоо ийм бичиг авч ордог байхгүй юу? Тэгэхээр энэ бичгнийхаа дээр байгаа суун фоног гэдэг зүйлийг одоо энэ дээрээ бичнэ. Нэрийг бичнэ. Ингээд ороод харах юм бол ийм бичиг гарч ирнэ. За хэдэн оных ямар ингээд орж байгаа. Тэгээд бүх юм гарч ирнэ. Анхаарах зүйл нь ер нь бол эхнийх рүү яваад харах юм бол одоо энд ийм бичиг гарч ирд юм байлээ. Ингээд энэ сургуульд орж энэ оюутан нь энэ сургуульд ингээд орж байгаа үнэн болно гэсэн ер нь бол тодорхойлт шиг зүйл гарч ирдэг гэсэн үг. За энэ болохоор төлбөр байхгүй юу. Тэгээ төлбөр болохоор өчигдрийн байдлаар л 7 сарын 3-ны 11-ээс хойш 11 цагаас хойш ингээд төлбөрийн бүх бичгээр гарч ирнэ гэж бичсэн байсан сургууль дээрээ. Сургуулийн сайтн дээр. За тэгээ өнөөдөр 7 сарын 3 учраас ороод харсан чинь за харах юм бол Кипаком гээд дөнгөж сургуульд орохдоо заавал төлөх ёстой мөнгө байдаг. За энэ бол ингээд удирдал болгоом төлөөд авахгүй зөвхөн сургуульд орохдоо л төлдөг төлбөр байгаа. За тэгээ энэ суун юу болохоор зэрэг ер нь бол сургуулийн төлбөр гэж ойлгоход болно. Тэгээд эндээсээ би энэ диплом чангам гэдэг нь болохоор зэрэг ер нь бол хэлний онооноос шалтгаалаад ингээд төлбөрөөс маань жоох ингээд чангам буюу одоо тэтгэлэг авч байгаа гэсэн үг. Тэгээд нийт төлөх төлбөр ингэж гарч ирдэг байгаа. Тэгээд 7 сарын 4-өөс 7 сарын 9-ний хооронд заавал төлөх ёстой гэсэн юм. За тэгээд мэдээж хэрэг өөр одоо тийм тэтгэлэг авахыг хүссэн оюутнууд ах юм бол ингээд бүх одоо тэтгэлэг юу гэдэг бүгд ингээд энэ дээрээ гарч ирээд тасагтаад нийт бүх хөстэй дүн нь цаанаасаа бодогдоод гараад ирдэг гэсэн үг. За тэгээд энэ болохоор анхаарах ёстой зүйлсүүд гэж байсан. За ер нь бол нөгөө тэднээс тэдний оронд төлбөр заавал төлөх ёстой. Тэгээд төлбөр төлөхгүй бол хүчингүү тооцох юм уу те? Тиймэрхүү одоо бичгүүд тэгээд сугаа шинжээ буюу хичээлээ одоо сонгох те. Тэр нь болохоор 8 сарын 7-оос 8 сарын 9-ний хооронд эхлэх ёстой гэсэн тэгээд хичээл эхлэх нь бол 9 сарын 2-ны өдөр байсан. За тэгээд иймэрхүү бичгүүд гарч ирсэн. Тэгээд өнөөдөр 7 сарын 3 маргаашнаас төлбөр хийнэ. Тэгээд сургуультай 9 сарын 2-наас ороод явж тээ.